Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Юу яцхан үзэгчтэй Newssack in the house. Нэрнээс шүү мэдхэ 27 21 Good Savage. evening, ladies and gents. You are with 21 Savage, aka the Saint Laurent Don. Shaping Abraham гэж залуу байгаа 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Английн Лондон хот дахь Ньюхэм эмнэлэгт Британд төрсэн эцэг эх Хийзер Кармела Йосеф, Кевин Корнелиус Эмос нарын дундаас нэмэгдсэн. 21 Savage хэмээх тайзны нэрээр илүү алдартай рэпер, дуу зохиогч, дууны продюсер хүн юм аа. Эцэг нь Доминикан, ээж нь Гаити гаралтай хүмүүс. Түүний ихэр эгч дүүсээ бүжиг дэглэгч Кира, мөн Жейда Дэвис нар юм аа. Мөн аав нь Лондонд амьдардаг бөгөөд Эмос хотын зөвлөлд ажилладаг юм байна. 21 Savage-ийн эмээ Бринкстон амьдардаг. 21 Savage-ийн эцэг эх нь түүнийг бага наснд нь салсан бөгөөд тэрээр ээжтэйгээ хамт 7 наснда Georgia Moj улсын дэлхийн хипхопын өлгий нутаг болох Атланта руу нүүж ирсэн байна. 2005 оны 6 дугаар сард 12 настайд аваг ахыхаа оршуулгад оролцохоор Их Британд очсон бөгөөд тэндээ 1 сар ажиллаад 2005 оны 7 дугаар сарын 22-нд H4 гэдэг визээр бол Америк нэгдсэн улс руу буцаж ирсэн. Харин ердөө жилийн дараа уг визний хугацаа нь бол дууссан юм байна. Их сонирхолтой. 2019 онд рэпер 21 Savage Америкт хууль бусаар оршин сууж байсан хэрэгээр бол баривчлагдсан 2019 он хүртэл мэдээгүй явжсан ICE. 2019 оны 2 дугаар сарын 3-нд түүний A Lot дууны клипийг гаргаснаас хойш 2 хоногийн дараа 21 Savage-ийг Америк нэгдсэн улсын цагаачлал гайлийн сахиулах алба ICE саатуулсан. Young Nudy гэдэг рэпер бас өөр 2 залуу бол байсан байна. Харин Young Nudy болон 2 залууг бол түрэмгийсэн дайралт Georgia Moj-ийн Gun улсын хуулийг зөрчсөн хэрэгт бол буруутган баривчилсан юм байна. 21 Savage-ийг баривчлагдсны дараа 2006 оны 7 дугаар сард цагаачлалын бус визний хугацаа нь дууснаас хойш Америк нэгдсэн улсад хууль бусаар ирсэн Их Британий иргэн болохыг тогтоосон байна. Одоо 19 онд л мэдсэн. Харин шүүх хурал дээр 21 Savage-ийн удирдлагын баг 2017 оноос хойш визээ сунгуулахаар хичээж байгаагаа илэрхийлээд амжсан байна. Үүнээс өмнө 21 Savage-ийг Атланта мужийн уугуул иргэн гэж үздэг байжээ. Маш сонирхолтой. Жишээлбэл интервью сэтгүүл 2018 оны 4-р сард Seth Rogen-тэй хийсэн ярилцлагада рэперийн төрсэн газар нь Georgia мужийн Атланта гэж 2016 онд XXL сэтгүүлд өгсөн ярилцлагада бол мэдээлсэн юм байна. Харин ICE-ийн хэвлэлийн төлөөлөгч 21 Savage-ийн тухайд түүнийг бүх нийтийн хуурамч хүн. Тэр дундаа өсвөр насндаа Америк нэгдсэн улсаас Их Британд ирсэн бөгөөд визийг хэтрүүлсэн гэж бол бичсэн юм байна. Харин түүний өмгөөлөгч 21 Savage-ийн хугацаанд дууссан визийг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч түүний үндслэлийг нуух гэж оролдоогүй гэж мэдгдсэн бөгөөд дотоодын аюулгүй байдлын яам нь 2017 онд юу виз мэдүүлэх өргөдөл гаргасныг мэдсэн гэж мэдгдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мөрдөн байцаахад хууль сахиулах байгууллагын ажилтнуудад туслах хүсэлтэй гэмт хэргийн хохирогчд болон тэдний гэр бүлийн гишүүдэд олгосон цагаачлалын визийг авахар ажиллаж байгаа бөгөөд 21 Savage ICE-ийн цагдаа хорхоос суллагдсан боловч түүний хэрэг маш удаан хугацаанд шийдэгдээгүй явсан байгаа. Түүнийг Америк нэгдсэн улсад тойрох боломжтой боловч гадаадад аялах боломжгүй гэсэн бол заалттай юм байна. За энэ асуудлыг ч яахав ингэж эцэслэе. Харин 2006 онд 21 Savage-ийн ээж олон хүүхэдтэй Британий их эмч доктор Асмо Ампо гэж залуутай харилцаа эхлүүлсэн байна. Ер нь 21 Savage багада их хэгжүүн хүний үг авахтаа муу. Асуудал дуртай нэгэн байсан ба жинхэнэ харуудын амьдралаар амьдэрсэн хүн гэж хэлж болно. Бага насаа Атлантад өнгөрөөсөн 21 Savage анх 8 настайдаа шүү. 8 настай байхдаа буу харсан гэж 2016 онд Feder сэтгүүлд ярьсан байдаг. Гэвч энэ нь хаана гэдг нь тодорхойгүй ба тэрээр мөн 12, 13 настай байхдаа Атланта дахь сургуульдаа бүр буу авч очсноос болж одоо бүр хөөгдсөн байна тэр сургуулаасаа. Тэрээр өсвөр насаа насанд хүрээгүүчүүдийн 20 хангид өнгөрүүлсэн байдаг. За манайхаар бол энэ гэдэг хүүхдийн колон юм уу да тий. Сургуульд сурч байхдаа маш олон асуудалтай тулгарч ердөө 7 дугаар ангидаа нэгэн сурагчийг буугаар занлахилсан хэрэгээ улмаас Атланта дахь хит хитэн сургуулаас хөөгдсөн ба насанд хүрээгүүчүүдийн хорход орсон байгаа. Хорход за манайхаар бол хүүхдийн колонт те тэнд өөрийн Blues Street Gang хэмээх бүлэглэлийн залуучуудтайгаа танилцж хорхоос гарсныхаа дараа ганц семестр сургуульд сураад за энэ миний ирээдүй биш юм байна те одоо гэж үзээд сургуулаа одоо бүр мөсөн хайж ердөө 15, 16 наснда 21 Savage Blues Street Gang бүлэглэлтэйгээ канабис зарж борлуулдаг бүрэн хэмжээний харт тамхины 8 ч болжээ.
тэрбээр хулгайлах, автомашин хулгайлах зэрэг бусад эрүүгийн ажиллагаануудад байнга оролцдог байсан ч тэрээр жолоодож байсан машинда хууль бус зүйл хийсний дараа за өөрөөр хэлбэл хаш тамхи татсныхаа дараа ердөө ганцхан удаа баримтлагдаж байсан. Тэгэхээр маш нууцын өндөр зэрэглэлтэй байдаг байсан байна. 2011 онд 21 Savage 19 настай байхдаа тэрээр өөрийн эсрэг бүлгийн чанга залуусын нэг Лари болон түүний бүлгэмтэй нэгэн асуудлын улмаас бууталцаад амьдсан юм байна. Бас бууталцсан болсон тэр үед. Харин 2013 онд 21 Savage 21 насны төрсөн өдрөө тэмдэглэж байх зуур нөгөө Лари болон түүний залуус 21 Savage-ийг 6 удаа буудаж бүр нэг сум нь түүний хүзүүн тус газар онож үүнээс болж мэдрэлийн цочролд орсон. Тэрбээр цус алдалтаас болж өөхөх шахсан ба за энэ үед яг түүний хамгийн сайн найз Джонигийн айн насанд Лари болон түүний залуус хүрсэн байдаг. Сайн найзыгаа 21 насны төрсөн өдрөөрөө алдсан залуу өөрийн тайзны нэрээ 21 Savage гэж нэрлэн анх нэрлэж исэн. 21 Savage-ийн хөгжмийн карьерийг анх талигаач найз Джонигийн авга ахаас санхүүжүүлсэн бөгөөд 21 Savage 2013 онд анхны студийн мөнгөө уг авга ахаас нь авч ирсэн байна. Мөн 21 яагаад духан дээр хутганы шивэстэй вэ гэхээр түүний духан дээрх шивэс нь нарс барсан баг дүү Тэймэнд хүндэтгэл үзүүлж хийлгсэн шивэс юм аа. Тэймэн анх бүлэглэлээ төлөөлж нүүрэн дээр ийм шивэстэй байжээ. Дараа нь 21 Savage түүний дурсгал зориулж ийхүү адилхан шивэс хийлгсэн байдаг. Мөн рэпер 2014 онд хар тамхины хэлгээр хоригдож байсан бөгөөд тус оны 11-р сарын 12-нд DJ Flag-ийн бүтээсэн Piki нэртэй дебют дуугаа худалдаанд гаргаж 2015 онд YouTube дээр затсан. За тэгээд мөн тус оны 5-р сарын 25-нд өөрийн дебют түүний амьдралыг өөрчилсөн дэлхийн алдарт mixtape-ийн 14 дуутай Slaughter Tape хэмээх mixtape гаргажээ. Тэр зөвхөн MacBook болон микрофон ашиглан уг mixtape гаргасан ба Future, Young Thug, Meek Mill гэх мэт рэперүүдийн анхаарлыг татсан байгаа. За энэ бол Атлантагийн унан рэперүүд, Атлантагийн акулууд гэсэн үг. 2015 оны 7-р сарын 2-нд 21 Savage нь Sony-той хамтран EP Free Go Off-ыг гаргасан байна. Энэ бол рэпер нөхөрөө Gucci Mane-д нөлөөлж хүндэтгэл үзүүлэх EP байсан байна. Gucci Mane, Future, Young Thug гэднээс ч 21 Savage тийм үү ирч хүчээ авдаг гэж байгаа шүү дээ. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 21 Savage түүний 2 дахь холимог болох Slaughter King-ийг гаргасан байна. За мөн дараа нь өөрийн алдарт EP Savage Mod-ыг 2016 онд продюсер Metro Boomin-тэй хамтарч гаргасан байдаг. Metro Boomin бол түүний хамгийн сайн найз. Харин уг EP-д түүний нутгийн рэпер Future-тэй хамтарсан No Hurt X зэрэг дуунууд нь багтсан ба үүнээс хойш олонний анхааралд байсан 21 Savage 2016 онд дэлхийн хип-хопын 3 хааны нэг Drake-тэй Sneaking хэмээх дууг гаргасан. Тус ондоо 21 XXL сэтгүүлийн 2016 оны шилдэгт болж ихссэн. Хип-хоп ертөнцийн хамгийн нэр хүндтэй XXL сэтгүүлээс түүнийг заавал мэдэх ёстой рэперүүдийн тоонд оруулсан байна. Тэрбээр Lil Yachty, Anderson зэрэг уран бүтээлчдийн хамтаар уг сэтгүүлийн жагсаатад багтсан. Түүний дебют студийн цомог болох Isa альбом нь 2017 оны 7 дугаар сарын 7-нд нээлттэй хийсэн бөгөөд уг цомог ёстой л Hollywood-ийн зах зээлд шууган тавьж байсан ба Billboard Hot 200 дээр 2 дугаарт бичигдэж түүнд анхны Billboard Hot 100-гийн 20-д багтсан дэлхийн алдарт за Монголоос ч хүртэл зарим хүмүүстэй улаан цайм хуссан, улаан цайм копицсан банк аккаунт болоо түүний альбомыг бол чимж байлаа. I got 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 M's in my bank account. Yeah, in my bank account. Yeah. Надад 1 2 3 4 5 6 7 8 сая миний дансан байна. Миний дансан байна. Би цааш нь ярих уу яах уу? I got lots of scrapes. I'm a nigga shice. You can roll the dice. Миний зургийг саяхан харсан хүний нүдэн зүгтах шахсан миний зургийг тарсан насаа би болоор нөө бүгд цааш. Энэ бол би хин нэгний нэр төр талдах биш. Энэ бол зөвхөн нэг бодит байдлыг бол эвлүүлсэн бичлэг байгаа шүү. За 21 Savage-ийн хөгжим нь түүний өнгөрсөн үеийн хүчирхийлэл, эрүүгийн талыг онцолсон аллаг, хар тамхины 8 зэргийг бол багтаасан ихээхэн намтартай байдаг. Харин 2017 оны сүүлээр 61-р Grammy шагналд 2 ангилалд нэр дэвшсэн Post Malone-ы алдарт Rockstar дуун дээр хамтран дуулсан байдаг. I've been in the hills, fucking superstars, feeling like a pop star. Мөн тус оны 6 дугаар сарын 21-нд загвар өмсөгч Amber Rose-тэй болж эхэлсэн байдаг. За мөн л 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн сайн найзад болох Migos-ийн Offset ба Metro Boomin хоёртой хамтын ажиллагаагаа улам баталгаажуулж 2018 онд
Rick Flair Drip хэмээх нэлээд алдартай дуун дээр гуруула хамтран ажилласан байдаг. За энэ дуун дээр бол ерөнхийдөө Opposite бол үглээ өвчдөг, та бүхэн бол мэдж байгаа. Metro booming, want some more, nigga. Going to the jeweler, bust the AP, yeah. 2017-2018 онуудад зогсоошгүй байсан түүний он 2018 оны 5 дугаар сард Amber Rose-с салсан юм байна. Энэ нь ч түнд нэг хүн цохилт болоогүй. 2018 оны 12 дугаар сард өөрийн 2 дахь цомог болох I Am I Was цомгоо гаргасан бөгөөд энэ нь Billboard 200-д 2-7 хоногийн турш тэргүүлж байсан уг цомог нь ердөө 6 дууртайч түүний цомогт алдарт рэпер J. Cole-тэй дуусан A Lot хэмээх дуун байлаа. Мөн уг цомогт Letter to My Mom хэмээх ээжтэй зориулж хийсэн дуун байдаг. За их гоё хэмнэлтэй дуу байна лээ. Надад бол маш их таалагдсан. Харин тэрээр уг цомгийнхоо нэг дуунд еврейчүүдийн мөнгө гэж дуусан одоо олонний дургуутслыг хүргэсэн бөгөөд хожим сонсогчдоосоо уучлал хүссэн байна. Мөн 2018 оны 3 дугаар сард 21 Savage нь Ellen Show-н дээр 21 хадгаламжийн банкны дансны компанид ажлыг түүний хит дуу Bank Account нэртэйгээр одоо байгуулсан тухайгаа мэдэгдэж мөн энэ шалтгаанаар $21,000 хандивлаж байгаагаа бол зарласан байдаг. Түүний Savage хэлэхдээ би хадгаламжийн банкны 21 дансны компанид ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь хүүхдүүдэд хэрхэн мөнгө хэмнэх, мөнгө хийх, хүүхдүүдэд данс нээлгэх талаар суралцахад тусалсан гэж хэлжээ. Мөн тус онд 21 Savage Georgia мужийн Атланта дахь өөрийн гэр хороололд Isa Back to School Drive хэмээх одоо өөрийн дебют цомгийн нэртэй тоглолтыг зохион байгуулж байлаа. Тасалбар бол хямдхан байсан мэдээж, харин тасалбарын бонусанд үнэгүй үс тасалт, хангамж, сургуулийн 4 хувьц өгсөн байна. 2018 оны 7 дугаар сард 21 Savage нь Атлантагийн колони баг сургуульд гэмт хэрэгтэй тэмцэх компанид ажил зориулж $10,000 хандивлж байжээ. 21 Savage нь 2020 оны Grammy шагнал гардуулах ёслолын үеэр A Lot дуугаараа шилдэг рэп дууны шагналыг хүртсэн бөгөөд 21 Savage болон J. Cole-ийн анхны Grammy байсан бөгөөд үүнийгээ ч сайхан тэмдэглэсэн гэж бодож байна. Тэрээр сайн үйлсийн санд хандив өргөж хүүхдүүдэд санхүүгийн мэдлэг олгох аян зохион байгуулгаар алдартай бөгөөд рэпер бол ерөнхийдөө бол товчхондоо харт тамхитэй одоо зевсгээс одоо үүдэлтэй үүмэн самууны талаар дуулдаг ерөнхийдөө бол ийм л хүн байгаа. Түүний бол дууны утгыг бол базаад хэлэхэд. За миний өнөөдрийн дугаар алдарт 21 Savage байлаа. Түүний бүх зүйл 21 гэдэг тоотоос салшгүй холбоотой бөгөөд миний суугч 21,000 захиалагчтай болоход ойрхон болжээ. Subscribe дарахаа бүгд мартаарай. Suck out баяртай үзэгчтэй.